За 3600-ны 71 м квадрат нэг өрөө байр. За үүдээр орж ирлээ. Маш том цэлгэр коридортой. За энэ коридорт бол маш том шкаф байршуулах боломжтой. За үүдний домофон системтэй. Домофон систем нь бол ерөнхийдөө оцсныхаа үүд болон гэрийнхээ үүдийг камер харах боломжтой. Оцсны үүднээс шууд залгаад ирэх боломжтой байна. За коридороор орж ирлээ. Нэлээд том коридортой. За ерөнхийдөө энэ бол галтгооны хэсэг байна. Галтгооны хэсэг чинь яг тохирсон өөрхийн хэмжээнд тохирсон бас боломжийн галтгоотой. Энэ болондоо болоод ингээд хөргөж галтгоо бүх юм ингээд барьшуулахад ерөнхийдөө галтгоо жоохон тустай маягийн. За энэ хэсэг нь бол ингээд зочны өрөөний хэсэг. За зочны өрөөний хэсэг бол хойшоо харсан жижиг нэг цонхтой. За энэ цонхор бол нар тусахгүй. Гэхдээ хойшоо харсан гэрэл бол сайн нэвтэрнэ. За тэгээ энд бол ингээд буудан ерөнхийдөө ингээд уртааш нь байршуулна. Буудан бол ерөнхийдөө 3 м 50 см урттай буудан бол хангалттай багтана. За 1 2 3 баг 4 м шахав. За энэлийн ханд орно дэд зурагтай байршуулна. Ингээд зочны өрөөний хэсэг. За энэ болохоор ийм шалнаасаа таазурсан юм битүү бүтэн ийм шилэн хаалттай байгаа. За энэ шилэн хаалт нь бол ингээд хаалгатаг үүдэг. Бүр ингээд амархсан ч болно. За тахны хэсэг. Тахны хэсэг бол бүр нэлээд том. Одоо энэлийн хаалтнаас энэ хан хүртэл бол 2 м 20 см одоо юм зайтай байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хангалттай ингээд хөндлөн ор багтах боломжтой. За эсвэл ингээд утааш нь ингээд ор тавиад ингээд бодлого болох боломжтой. Эсвэл ажлын өрөө болгож болно. Ерөнхийдөө бол зай талбарны хувьд бол хангалттай том. За энэ том цэлгэг санх бол зүүн тишгийг харсаа ертөнцийн зүгээрээ ерөнхийдөө бол өглөөний нарыг бол хангалттай үзнэ гэсэн үг. За тэгээд 8 давхарт болохоор харууц бол боломжийн цаахан харагдана. За энэ зүүн талаас орж ирж байгаа энэ болохоор яг үндсэн энэ манай хотхон руугаа орж ирдэг зам байгаа. Энэ зам тавьсан байгаа. За энэ уулзуураас ишээ дээрхийн одоо сасрын колонкийн уулзуур хүртэл бол ерөнхийдөө нэг 400 орчим метр, 300 юм уу 400 орчим метр байгаа. Ерөнхийдөө бол ойрхон. За хойш харсан цонх. Хойш харсан жижиг цонх бол юм байна. За манай байр болохоор 3 дугаар блок, гэгээр батхны 3 дугаар блок. Одоо 4 дугаар блокын хэмжээс өөрөөр эхэлж байна. Энэ бол 2 дугаар блок, манайх бол 3 дугаар блок. 1 дугаар блокын энэ урдаа байгаа. За 1 дугаар блок, 2 дугаар блокын голд бол спортын одоо заал тасалбар бол энэ компани барих юм билээ. Бараг инжилээс бариад эхлэх баг. За коридорны иймэрхүү 0 өрөө. За 0 өрөө ч гэсэн ерөнхийдөө хэмжээ нь бол яг тохиромжтой. Тийм жижиг биш, тийм томч биш. Яг дунд зэрэг. За энэ ч суултур байна. За энэ болонд бол хангалттай том угаалгын машин байршуулах зайтай. За тэгээд баан. Иймэрхүү. За коридорын зайг бол маш том юм урт шкаф, шалнаасаа таазарсан шкаф байршуулж бол ерөнхийдөө бол илүү тохиромжтой гэсэн үг.